За. Нэг зүйлийг хэлэх гээд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөх ажил Монголд бодлогоор биш сэтгэл хөдлөлөөр хэмжигддэг болж байгаа. За, хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө хийсэн ажил гэхээр тогтолцоо биш дандаа төр зуурын арга хэмжээ байдаг. Төсөв нь үл үзэгдэгч. Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Тэгээ том урт төслүүдэд нь ерөөхдөө орцсон гэдэг байгаа мөртлөө наривчлаад яг хэдэн үнэтэй байгаа вэ гэхээр бас байхгүй байгаа маа. Энийг харагддаг болгоод өгөөч энэ төсвийг. За, хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн үйл ажиллагаа гэхэлэр баяр ёслолд байгаа тайзны чимэглэл шиг ийм дүр төрхтэй олон жил явж иржээ. Ер нь олон юмнуудыг харахаар. За, өнөөдөр хариуцлагаас илүү сэтгэл ханамж ямар байна? Хүмүүс яаж баярлж байна? Баярлцсан уу, болцсон уу гэдэг шиг ийм хөөцөлдсөн ийм ажил их байдаг юм байна гэдгийг бас харлаа. Уул нэг удаагийн урамшуулал, нэг төдий зураг, нэг тийм юмар ингээ аргацаадаг биш баймаар байгаа. Уул нь энэ хөгжлийн бэрхшээлийн хүн чиглэсэн бодлого чинь шоу биш шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд юм хийсэн гэхээр шоудж байгаа юм шиг харагддаг ийм юмыг одоо болцоомор байна. Энийг бас би шин засгаас хүсэж байна. Өдөр бүр шийдвэр нь хүртээмжтэй, сар бүр, жил бүр үнэлгээний дандаа төсөвт нь ингээд харагддаг ийм болмоор байгаа. За тэгвэл эднэрийг хий гэвэл би төсөв дээр нэмэхгүйгээр тодорхой яг хийчүүл болохоор нэг дөрвөн зүйлийг хэлчмээр байгаа. Бүх бодлогод хүртээмж ярмаар байгаа. Тэгээ олон улсын тайландаа олон улсын нөгөө нэгдэж орсон бид нар энийг нь хийчий гэж дэлхийн одоо том дээр чуулганд очиж амласан юмнууд дээрээ тайлангаа зөв хэлгээд болмоор байгаа. За хоёрдугаарх нь энэ зун Улаанбаатар хотод ер нь бүх газар болох бүх баяр ёслол олон нийтийн арга хэмжээг хүртээмжтэй болгомоор байгаа. Заавал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцдог, орц гарц хаалга, тасалбар мэдээлэл нь тийм байлгая. Энэ зун хийх бүх дулаалгын төслүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй болгомоор байгаа. Орон сууцны бодлогоо хүртээмжтэй болгомоор байна. За дараагийнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо холбоотой дэмжсэн төсвөөний ганцхан ширхэг багнанд тусгай харагдуулаад өгөөч гэж одоо би бүтэн жил ер нь ярьлаа да. Эхлээд ингээд тайлбарлаж үзлээ, алан бичиг явуулж үзлээ. Энэ чуулганд ирэхээр нь гуйж үзлээ. Бүхэл одоо сайд нартай хэлж үзлээ. Одоо бодвол энэ намар орж ирэх байх гэж найдаж байна. Тэгэхээр төсвийн одоо зардлын багантай би тийм зардлыг бас хармаар байна. Тийм мэдээллийг хармаар байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмждэг мэрэгчлэтнүүдийгээ дэмжмээр байна. Нийгмийн ажилтнуудынхаа төсөв дээр анхаармаар байгаа. Бид нар 800 гаруй нийгмийн ажилтнтай болсон эхнээсээ ажилласаа гарч эхэлж байгаа. Хашраад дээрээс нь цалингүй учраас. За ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэр нэг ийм зүйл байгаа. За хоёрдугаарх нь гадаад орнуудад очихоор сэтгэл санаа хичнээн хэцүү байсан ч гэсэндээ гудамжинд гарахаар тайвширчдаг, цэвэрхэн хүртээмжтэй, стресс багтай байдаг учраас Монгол улсад болохоор айгүй эсрэгээр байдаг. Өглөө хичнээн сэтгэл санаагаа өргөөд гудамжинд гарч ирээд сэтгэл санааг нь буцаагаад орчин нураачдаг. Тэгэд энэ иргэдийн сэтгэл санааг нураагаад байгаа зүйл нь ерөөсөө манай хотын энэ хизээ таслах нь мэддэхгүй халуун утус, хизээ хаах нь мэддэхгүй зам, хизээ барих нь мэддэхгүй хашаанууд, хизээ буцааж бөглөх нь мэддэхгүй нүхнүүдээр ингээд хүмүүсийн орчин ингээд аягүй муухай болгочдөг. Тэгэхээр энэ жил одоо нэгэн талдаа шинээр засгаа байгуулж байгаа бол энэ дээрээ нэг анхаарад өгөөч. 22 цагаас хойш хүмүүсийн тэр хашгичдаг тэр мотортой яндантай бүх зүйлийг цэгслээд амар тайван хот болгоод өгөөч энэ зундаа. Ядаж ийм зүйлүүдийг харагдсан байвал бас их сайхан намрыг өгтмаар байна. Баярлалаа.